Орой мэд хүргүү үзэгчтэй Монгол малчтын төвтлөөс малчин телевизийн малчтын мэдээллийн хөтөлбөрийн маань тодруулах болонд маань Монголын хүний нөөц удирдлага шинжилгээ академийн брэнд менежер мөнгөчөнгөө сургалт хариуцсан ажилтан, элсэлт хариуцсан ажилтан Нансалман нар өргөдөө оролцож байна. Орой мэд хүргэе. За орой мэд хүргэе. Тэгэхээр гурлаа яриагаа Монголын хүний нөөц удирдлага шинжилгээ академийн талаар үйл ажиллагааны талаар яриагаа эхлэе. Хизээнээс үүсгэн байгуулагдав. Энэ хугацаанд нийт хичнээн оюутан төгсгөө тийм ээ. За сайн байцгаана уу. Бүгдэндээ энэ орой мэндийг хүргэе. За Монголын хүний нөөцийн удирдлагын шинжилгээ академи бол өөрөө 2010 оноос үйл ажиллагаа явуулаад одоо ингээд 10 жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. За богино хугацааны ажлын байран дээрх мэргэшүүлэх 16 нэр төрлийн практик сургалтуудыг одоо бол ерөнхийдөө явуулж байна. За академи нь өөрөө 10 жилийн хугацаанд бол нийт 20 мянган гаруй төгсөгчдийг төгсгөөд за өөрийн хөдөлмөрийн биер жирээ дамжуулаад нийт төгсөгчдийн нэг 70-80% нь ажлын байранд зуучлаад хөдөлмөрийн зах зээл дээр гаргасан. За сургалтын хөтөлбөр арга зүйгээр бол ингээд маш амжилттай явж байгаа мэргэжлийн байгууллага байгаа. Урт хугацааны богино хугацааны сургалтын давуу тал чанарын хувьд. За богино хугацааны сургалтын одоо хамгийн том давуу тал бол мэдээж нэгдүгээр хугацаа байгаа. Хоёрдугаар бол төлбөрийн асуудал. За гуравдугаар манай 1 жилийн мэргэжлийн орон дипломтой ангиудын хамгийн том давуу тал юу юм бэ гэвэл тухайн хүн яг тухайн одоо хүний нөөцөл хүний нөөцийн менежерээрээ санхүүжилт эхлэн бодох бүртгэл бол яг тэр чиглэлээр л 100% мэргэждэг. Тухайн хүн энэ хоёр чиглэлээр ажлын байран дээр гарахад мэдлэг болон ур чадвар хандлагаараа ямар байх хэвээр, ямар ёс зүйтэй байх хэвээр. Энэ чиглэлүүгээ нийт одоо 100% нөгөө хичээлийн программыг 100% гэж үзвэл 80% нь практикаар явдаг. Энэгээр маш том давуу талтай. Нөгөөдөөгөр одоо 4 жил хугацаа алдаад тий одоо ер нь бол хүмүүс ингээ богино хугацаанд сураад хөдөлмөрийн зах зээл дээр ажиллахыг айгүйх одоо илүүдтэй үздэг болсон. Тэр үднээс бол хугацааны үед маш том давуу талтай. Тийм. Заах арга 100%. За заах арга зүйд академи нь бол өөрөө одоо өөрийн гэсэн биеийн даасан сургалтын албатай. Сургалтын алба бол яг төрөл бүр чиглэлээр тэнхэн бүр чиглэлээр нийтээрээ бол нэг 26 багштай үйл ажиллагаа явуулж байгаа. Хамгийн том давуу тал гэдэг нь академи багш нар өдөр тутам одоо ингээ академи дээр 100% бүтэн цагаар ажиллаа ингээд явуулдаг, сургалт үйлчилгээгээ явуулдаг гэсэн үг. За тэгээ багш нарын яг боловсрал мэдлэг гэдэг бол хамгийн чухал. Ялангуяа практик сургалтын багш нарын маань мэдлэгийн хувьд бол өөрөө яг энэ чиглэлээр яг үндсэн мэдлэгээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй хамгийн гол давуу тал нь энэ тухайн салбартаа чиглэлтэй 4-ээс 5-аас дээш жил ажилласан юм одоо мэргэжлийн багш нарыг бол ерөнхийдөө бол яг сонгон шалгаруулж авдаг хичээлээд хөтөлбөрүүдийг бол удирдах явж байгаа. Монголын хүний нөөц удирдлага шинжилгээ академи маань энэ удаа авж байгаа элсэлт авж байгаа 1 жилийн өдрийн анги маань тийм ээ төрийн захиргаа хүний нөөц удирдлага тийм ээ тэгэхээр хөрвөх боломжтой. Тэгэхээр энэ сургалтын талаар. За төрийн захиргаа хүний нөөцийн удирдлагын 1 жилийн мэргэжүүлэх грант ялгаантай архив албаар хүртэл офис менежмент сертификат энгийн манайх нөө өрхөдөө хөтөлбөр нь болохоор төрийн захиргаа хүний нөөцийн менежмент за архив албаар хүртэл офис менежмент офис менежер за тэгээд мөн хөдөлмөр аюулгүй байдлын уялдаа холбоо хамаарал хөдөлмөрийн харилцаа хууль эрх зүй гэсэн хичээлүүдийг оруулахаас гадна нэмэлтээр яг нөө тухайн хүний хувь хүний хөгжил тал руу хичээлүүдийг бас нэмэлтээр оруулж өгдөг байгаа. За тэгэхээр өрхөдөө хөтөлбөр маань болохоор үндсэн болон нэмэлт гэсэн хоёр хөтөлбөрөнд ороо өгдөг. За үндсэн хөтөлбөр маань болохоор анхан шатнаас нь агсан шатны хөтөлбөрүүдийг одоо багтаагаад хичээл маань 100% практикаар явуулдаг болвол үндсэн нэмэлт хөтөлбөрт маань болохоор тухайн хүний хувь хүний тал руу хандсан хувь хүний хөгжил, хандлага, тийм ээ, зан чанарлан хандсан хичээлүүдийг оруулж өгдөгөр бол маш онцлог байгаа. Аливаа албан байгууллагын тийм ээ амин сүнс ялдчихгүй санхүү нэгтлэн бодох. За ерөнхийдөө бол яг хөдөлмөрийн зах зээлээр хамгийн өндөр эрэлттэй байгаа хоёр мэргэжил төрийн захиргаа хүний нөөцийн удирдлага болон санхүүш нэгтлэн бодох бүртгэлийн анги байна. За санхүүш нэгтлэн бодох бүртгэлийн анги бол ерөнхийдөө мөн адил одоо мэргэжлийн хичээл болон нэмэлт хичээл гэсэн хоёр хэсгүүдээс явна. За мэргэжлийн хичээл нь юу юм гэхээр санхүүш нэгтлэн бодох чиглэлээр ажиллахад те яг мэргэжлийн үднээс ямар хичээл үзэх шаардлагатай байсан байдیں۔ Те зардал, татвар, тайлан гэдэг ерөнхийдөө бол бүх юмыг үзээд явнаа. За санхүү бол одоо харьцангуй нөгөө хуучин гараа аргаар явдаг гэсэн бол одоо бараг 80% энэ төр чигтээ програмчсан. Тэр үднээсээ бол гараа бүгднийг нэгдүгээр бэлдүүл сургана. Хоёрдугаарт мөн програм дээр ингээд бүх хүүхдүүдийг дадлагжуулаад ингээд сургадаг байгаа. Ерөнхийн нийт хичээлийн бол 100% ингээд гэж үзэх юм бол 20% нь онол. За бус нь бол дандаа практик хичээлүүд, дадлаг хичээлүүд явдаг. За тэгээ 2 өдрийн ангийн маань хамгийн дом даваа тал гээд 2 өдрийн ангиуд бол нийт 8 сар үргэлжлэнэ. Тий. За тэгээд 8 сарын хугацаанд бол эхлээд 1-ээс 6 дугаар сарда бол 100% академи дээрээ бүх хичээлээ өөрийн гараар үзээд боловсруулж судлаад хэрэгжүүлээд за 7 дугаар сарда бол манайтай ажиллаж байгаа 500 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудтай манай хөдөлмөр зурчлалын албаар дамжуулаад дадлагт гардаг байгаа.
Тэгээд дадлагжуулна гэдэг бол ерөнхийдөө аюул чухал. За тэгээд эргээгээд 8 дугаар сарда ирээд энэ 7 сарын хугацаанд сурсан мэдсэн бүх зүйлээ сайхан курсын ажил бичээд буюу одоо энэ яг бүх зүйлээ ингээд курсын ажил бичдэг. Бүх тайлангаан гэсэн. За ингээд курсын ажил бичээд энэ хөө мэргэжлийн дипломоо хамгаалаад ингээд 8 сарын хугацаанд бол төгсдөг байгаа. Өдрийн ангид ямар хүмүүс хамрагдах боломжтой? За өдрийн ангид болохоор ихэвчлэн бол нас болно одоо мэргэжил боловсрол харгалзахгүй сурдаг байгаа. За одоо ерөөхдөө бол 12-аа төгсөж байгаа тийм ээ. Одоо шинэ зорилгоцогчд маань за мөн одоо хичээл одоо оюутан багтаа суралцж байгаа дундаас ингээ залгартцсан ч юм уу тийм ээ. Эдгээр хүмүүс маань одоо ямар нэгэн байдлаар суралцах боломжтой байдаг гэсэн үг. Ерөөхдөө бол насны сургал байхгүй гэсэн үг. Сүүлийн жилүүдэд яг эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүд бол эдгээр хоёр мэргэжил тийм ээ. Тэгэхээр нэг жилийн хугацаанд суралцаад ямар үзүүлэх харуулах бичиг баримттай төгсгөө мөн сүүлийн жилүүдэд ажлын байр гэдэг маш чухал болчиход байна шүү дээ тийм ээ. За нэг жилийн хугацаанд буюу 8 сарын хугацаанд ерөнхийдөө хоёр ангийн суралцагчид маань нийт бол академи дээрээ 100% суралцсан. За тийм мэдээж сурж төгссөн юм чинь тий сурсан мэдсэн зүйлээ баталгаажуулаад курсын ажиллаа бичнэ. За курсын ажил бичээд диплом хамгаалаад энэ хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны одоо аль биесний зөвшөөрөлтэй энэ мэргэжлийн ам дипломтой төгсдөг. Энэ мэргэжлийн диплом бол хөдөлмөрийн зах зээл дээр яг энэ манай төрийн захиргаа хүний нөөцийн удирдлага санхүүш нэгтлэн бодог бүртгэл бол одоо 2015 оноос буюу одоо ингээд 5 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ер нь бол хөдөлмөрийн зах зээл дээр танигдсан мэдлэг болон хандлага, зан чанараараа ингээд танигдсан ийм одоо хүлээн зөвшөөрөгдсөн дипломоо ер нь хөдөлмөрийн зах зээл дээр. За тэгээ ерөнхийдөө мэдээж ямар одоо хичээлүүдээ судалсан, ямар мэргэжлэр төгсөж байгаа, хин гэдэг хүн сурсан тийм ээ. За энэ ч бол мэргэжлийн болоод одоо хувь хүний чиглэлийн ямар хичээлүүдийг үзсэн, ямар дүн үнэлгээтэйгээр төгссөн ингээд энэхүү одоо бичиг баримтыг англи, монгол дээр хэвлэгдсэн энэхүү бичиг баримтыг бол нийт төгсөгчд маань аваад төгсөн. За тэгээ төрийн захиргаа хүний нөөцийн удирдлагын хувьд бол мэргэжлийн дипломоос гадна офис менежерийн хос сертификаттай төгссөн. За энэ нь болохоор юу гэсэн үг юм бэ гэхээр хөдөлмөрийн зах зээлээр бид нар оюутнуудын хөрөж ажиллах боломжтой төгсөж байгаа. Тэгэхээр төрийн захиргаа хүний нөөцийн удирдлагаар төгссөн нийт оюутнууд маань ер нь бол офис чиглэлийн бүх ажлыг эрхлэн гүйцэтгэх боломжтой. Тий. Анхан шатнасаа агсан дэвшингүртэл хичээлийн хөтөлбөрт 100% практикаар заана. За санхүүш нэгтлэн бодох бүртгэлийн одоо бас хос хөтөлбөр гэж байгаа. Энэ бол нярмын хос сертификаттай төгсөн. За мөн адил ажлын байран дээр одоо ингээ хосолж ажиллах боломжуудыг бас ингээ нийт оюутнууд та бүрдүүлж өгч байгаа. Урт хугацааны богино хугацааны гэдэг түрүү асуусан тийм ээ. Тэгэхээр нэг жилийн ичнээс одоо өдрийн ангийн сургалтанд хамрагдсанаар тийм ээ. Хичээлээс гадуур ямар хөтөлбөрт хамрагдах боломжтой энэ сургалтын төлбөрийн хөнгөлөлт урамшуул байгаа юу? За манай академийн дараагийн хамгийн том тал бол энэ манай хичээлийн хөтөлбөрийн одоо нөгөө нэмэлт хөтөлбөр гэж яриад байгаа юм. Бид нар энэ болохоор хувь хүний хандлага, зан чанар энэ чиглэл рүү одоо юу яаж байгаа. За ерөнхийдөө бол хөдөлмөрийн зах зээл дээр одоо хүний мэдлэг ур чадвараас илүү зан чанараар нь аягүй их ингээд сонгон шалгаруулж авдаг болсон. Энэ бол мэдээж тийм ээ. Тухайн хүн яг нөхцөл байдал тэр одоо удаан цасан зохицох боломжтой юм, багаар ажиллах, манлайлах чадвар. Ялангуяа хүний нөөцийн менежер бол өөрөө хүнтэй харилцдаг. Тий. Өөрийнхөө одоо ажиллах бусад одоо бичих цаастай ажилдаг ч юм уу тий. Өөрийнх нь ертөнц амьд учраас тухайн хүн өөрөө маш амьд байх хэрэгтэй тий. Зан, харилцаа, хандлага, өөрийгөө илэрхийлэх чадвар, манлайлал, зохион байгуулах чадвар гэд эдгээр бүх одоо хичээл хөтөлбөрийн хөтөлбөр бол манай нэг жилийн мэргэжлэр ам дипломтой өдрийн ангиуд дээр ингээд суугдаад явдаг. Одоо элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөөгүй тийм ээ. Эсвэл дээд сургуульд сурах хүсэлтэй одоо яг ажил мэргэжилгүй ийм хүмүүс бас энд хамрагдах боломжтой. Боломжтой байгаа. Ерөнхийдөө бол энд бол ийшээ оноо шаарддаггүй учраас 12-аа төгсөж байгаа тийм ээ. Энэ хүүхдүүд бол ерөнхийдөө манай одоо Монголын үндэс удирдлагын академийн хайруу Facebook хайруу ороод бол модерлийн одоо брэнд менежерлэлд уцтаад яг нь мэдээлэл зөвлөгөө авах боломжтой байдаг гэсэн. Тэгэхээр хүмүүс маань болно гэсэн үг. Насны хязгаар нас болон ер нь боловсрал харгалцахгүй. Тийм тэгэхээр ерөнхийдөө бүрэн дунд боловсралтай байсан те. За нөгөөтэйгөр бол яг энэ тухайн санхүүш нэгтлэн бодогч болон хүний нөөцийн хөтөлбөрөөр 4 жилийн бакалавраар төгссөн. Гэрийн нөхцөл байдал ч юм уу тухайн нөхцөл байдлаас бүрэн төгсөж чадаагүй ч юм уу аль эсвэл ажлын байран дээр гарч чадаагүй те. Өдөр болгоо ингээд юм болгон хувьсаад өөрчлөгдөж явж байгаа. Тэгэхээр хамгийн сүүлийн үеийн одоо ажлын байрны чиг баримжаагаар одоо сургалтын хөтөлбөрүүд бүгд явагдаж байгаа. Тэгэхээр дахиж апдейт хийгээд сураад манай хөдөлмөр зурчилын албаар дамжуулаад ажлын байран дээр гарах боломжтой. Хөдөө орон нутгийн хүмүүс маань тийм ээ. Ер нь ард иргэдийн хувьд олон урт хугацааны гэхээс илүү богино хугацааны нэг жилийн тэгээд хөрвөх чадвартай юм ажил мэргэжлийг сонгодог болсон. Дээрэс нь хөдөө орон нутагт ажлын байр маш их эрэлт хэрэгцээ багтай тийм ээ. Тэгэхээр яг л эрэлт хэрэгцээтэй мэргэжлэр сурахын тулд
Дээрэс нь одоо сүүлийн жилүүдэд хараад байхад танил тал гарч ажилд ордог болсон шүү дээ тийм ээ. Тэгээ ерөнхийдөө бол яг манай хөдөлмөр зуучлалын процесс гэдэг юм бол манай дээр бол бодитоор явагддаг. Нийт сурсан одоо сурагчтайхан бид нар бол ерөнхийдөө одоо өнөөгийн байдлаар бол 70-80% нь хөдөлмөр зуучлалаар амжилттай зуушлаа явцсан байгаа. Манай бол өөрөө 10 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа дэрэгдээ аль бисны хөдөлмөрийн биржтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. За тэгээ бас нөгөөтэйгөр 10 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахад анхлан төгсөгчд маань одоо бол хүний нөөц чиглэлээр бол хүний нөөцийн албаны дарга тийм ээ байгууллагын удирдлага, нэгж хилцсэн даргууд, за санхүүж нэгтлэн бодох чиглэлээр мөн адил одоо яг эдгээр төвшөнд очсон байгаа. Яг бол эдгээр хүмүүс маань эргээд академийн бүтээгдэхүүн үйлчилгээг авах сонирхолтой байдаг. Яг л яг ажлын байран дээр очиход одоо ихтэй сургуульд сурсан хүүхдүүдийн нийт мэдлэгийнх нь 20%-ийг л дөнгөж практик дээр ажлын байран дээр очиж ашигладаг бол академик сургалт гэдэг бол өөрөө өөр тухайн хүнийг яг тухайн чиг баримжаа мэдлэг мэрэгжил рүү оруулж илүү их мэрэгшүүлдэг. Тэр чиглэлээр бол академийн бүтээгдэхүүн бол ер нь хөдөлмөрийн зах зээл дээр аль хэдийнэ танигдсан ийм бүтээгдэхүүн байгаа. Залуус маань одоо ажил мэргэжлээ сонгоход аюу хэцүү болсон шүү дээ тийм ээ. Бүх л мэргэжил их сайхан санагддаг. Тийм болохоор мэргэжлээ сонгохын тулд эсвэл энэ сургалтуудыг сонгохын тулд зөвлөгөө мэдээлэл авах боломжтой юу? За тэгэхээр та бүхэн маань бол доор гарч байгаа манай брэнд менежерийн утас руу яхнаа 24 цагийн хугацаанд мэдээлэл аваад тийм ээ зөвлөгөө авах боломжтой гэсэн. Мэргэжлээ сонгож чадахгүй байгаа тийм эргэлзэж байгаа зүйл байвал манай менежертэй холбогдоод оройхдоо шийдвэр гаргах боломжтой байсан. Манай оройхдоо бол утас маань 24 цагийн удаа та бүхэд үүд таалга нээлттэйгээр одоо ингэж мэдээлэл зөвлөгөө өгч байгаа. Төлбөрийн хувьд уян хатан нөхцөл боломж байгаа юу? За төлбөрийн хувьд өөрийнхөө боломжоор та бүхэн маань өөртөө уян хатан бодлоготой байгаа. Үндсэн төлбөр маань сая 800 мянга гэж байгаа. Та бүхэн маань 8 сарын 15-наас өмнө бүртгүүлээд хөнгөлөлт урамшуулалт авах нь хамрагдах боломжтойгоос гадна үндсэн одоо манай менежертэй холбогдоод явах нь бүртгүүлээд дараа нь төлбөрөө бол өөрийнхөө боломжоор 4-5 удаа хувааж өгөх боломжтой байдаг байгаа. Нэг жилийн хугацаанд одоо курсын ажил эсвэл дадлаг гарах боломж нөхцөл байгаа юу? Тий. Нийт 8 сарын сургалт 8 сар үргэлжиж явна. Эхний 1-ээс 6 дугаар сар бол академи дээр 100% үзэл судлаад 7 дугаар сардаа дадлагт гараад эргээгээ 6 дугаар сардаа одоо юу гэж мэдсэн. Тэр мэдж чадсан зүйлээ байгууллага дээр очиод яаж хэрэгжүүл судалсан. За тэр бүгдийгээ баталгаажуулаад яг энэ курс ажлыг бичнэ. Бүх ангийн оюутнууд курс ажил бичнэ. Яг энэ курс ажлыг бичээд амжилттай хамгаалаад диплома авдаг байгаа. За тэгээ 8 сарын 24-нд эхлэх одоо өдрийн ангиуд гэж байгаа. Өдрийн анги гэдэг нь юу гэдэг юм бэ гэвэл ерөнхийдөө ажлын 5 өдрөөр оюутнууд маань өдөрт 2 цагаар одоо академи дээр хичээлнэ. За сая юу санхүүж нэгтлэн бодох бүртгэлийн ангийн оюутнуудын хувьд бол өглөө 9-өөс 11 цагийн хооронд өдөрт 2 цагаар хичээлнэ. Өдөрт 2 цагаар нийт 6 сар хичээлнэ гэсэн үг. 7 дугаар сардаа дадлагт гарчин. За төрийн захиргаа хүний нөөцийн удирдлагын мэргэжлийн ангийн оюутнуудын хувьд бол 3:30-аас 5:30-ийн хооронд өдөрт 2 цагаар нийт ингээд хэдүүлээ 8 сар хичээллэх нь. Хөдөө орон нутгаас ирж байгаа иргэдийн хувьд тийм ээ сургалтанд хамрагдах гэж байгаа иргэдийн хувьд орон байр дотор байрны асуудал их хүнд өгдөг шүү дээ. За тэгэхээр ер нь бол яг дотор байр гэсэн одоо юу бол байхгүй байгаа. Тэгэхээр өөрөөсөө яг манайхэд боломжоо хангаад ирнэ гэсэн. Хамгийн том даваа тал өдөрт өдрийн анги минь 2 цаг явж байгаа учраас бусад цагаараа ажил хийх боломжтой. За манай хөдөлмөрийн бирж дээр бас цагийн ажлын зурчлалууд бас маш өндөр байдаг. Тэгэхээр бас хөдөлмөрийн биржээр дамжуулаад ажил хийх боломжтой. Бүртгэлийн хугацаа хэзээ дуусах вэ? За бүртгэл мөрөнд болохоор 8 сарын 24-ний хүртэл явагдана. Та бүхэнд маань бол 24 цагаар бол мэдээлэл зөвлөгөөг бол өгөөд бүртгүүлэх боломжтой. Та бүхэн хамгийн гол нь 8 сарын 15-наас өмнө бүртгүүлээд хөнгөлөлт урамшуулалт багтах боломжтойг бол дахин сануулж хэлмээр байна. За тийм мөн академи дээр ирээд бас бүртгэл мэдээлэл авч болно. За брэнд менежер бүгд академи дээр байж байгаа ямар нэгэн байдлаар эргэлдсэн тий шийдвэр гаргаж чадахгүй байгаа бол доор гарч байгаа хувцсуудаар холбогдоод мэдээлэл авах боломжтой нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь Монголын хүний нөөцийн удирдлагын шинжилгээ академийн баруун дөрвөн замаас дээшээ өгсөх замд яг максимал ихтлэгүүрийн замын эсрэг талд 6 давхар шилэн $1 өнгөтэй ногоон барьж байгаа. Энэний хоёр давхарт бол манай үндсэн бүрдүүлэлтийн алба буюу маркетингийн алба байрладаг. Тэгээ манай маркетингийн албаны брэнд менежерүүдээс ирээд мэдээлэл зөвлөгөөг төлбөргүйгээр аваад шийдвэр гаргах боломжтой. Монголын хүний нөөц удирдлага шинжилгээ академи маань тийм ээ Монголд анх удаа амтлагаат сургалт гэсэн сайхан үйл ажиллагааг явуулж исэн шүү дээ тийм ээ.
Тийм. Тэгэхээр амтлагаа сургалт гэдэг нь юу гэсэн юм бэ гэхээр яг энэ шийдвэр гаргаж чадахгүй байгаа тий эдгээр хүмүүс зориулсан сургалт. Хичээл эхлэх өдөр буюу 8 сарын 24-нд ирээд үн төлбөргөө сууж үзээд нэг өдөр шийдвэр гаргах боломжтой. Байгууллагын бүтэц тийм ээ багш бүрэлдэхүүн тэгээ тий эдгээр зүйлсэдээ бол 100% нээлттэй ирээд ингээд танилцуулга авах боломжтой. За тэгээ төрийн захиргаа хүний нөөцийн удирдлага санхүүш нэгтлэн бодох чиглэлээр ажиллах гэж байгаа одоо бүх хүмүүс зориулсан энэ сургалт байгаа. Санхүүш нэгтлэн бодох бүртгэлийн хувьд бол дан ганц юм одоо нэрв нэгтлэн гэлтгүү те хуваараа бизнес эрхэлдэг. За тэгээд одоо юу гэр бүлийн санхүүгийн асуудал гэдэг ч гэсэн өнөөдөр чухал шүү дээ. Санхүүгийн асуудлуудаа зохицуулах үүднээс за тэгээд юу нэг одоо ихтэй сургуульд өгсөн буюу ялангуяа санхүү дээр практик ур чадвар байхгүй бол цаашаа явахад аюул хэцүү байдаг. Тэгэхээр ихтэй сургуульд өгсөн ч гэсэн практик ур чадваргүй байгаа хүүхдүүд маань ирээд практик ур чадвараа 100% ингээд эзэмшээд ажлын байран дээр гаргах боломжтой. За мөн яг санхүү нэгтлэн бодох бүртгэлийн үед бол санхүүгийн Smart Logic програм дээр ерөөдөө манай оюутнууд ажилладаг хамгийн сүүлийн үеийн програм. За энэхүү програмын 1 жилийн эрхийг бас өдрийн оюутнуудад хүн төлбөргүйгээр өгдөг байгаа. За тэгэхээр бас гурвлагийн ярилцах цагийг хүрээд өндөрлж байна. Миний асуугаагүй үзэгчдэд хэлэх үг юу вэ? За тэгэхээр 8 сарын 24-нд эхлэх төрийн захиргаа хүний нөөцийн удирдлага санхүүш нэгтлэн бодох бүртгэлийн 1 жилийн мэргэжлийн ам диплом олгох ингээд төрөвчлсөн сургалтуудаа бол та бүгдийг урьж байна. За ерөнхийдөө бол манайх бид маргаашийн таныг бүтээн гэсэн урьяндаар бол 10 жилийн хугацаанд сургалт үйлчилгээгээ явуулаад өдөөд хүрсэн. Тэгэд бид одоо маргаашийн таныг бүтээхэд бэлэн байна. За тийм болохоор та бүгд маань доор гарч байгаа хувцсуудаар 24 цаг бүртгэл мэдээлэл аваад актен дээр манаас бас одоо ирээд за мөн хамгийн том чухал зүйл бол 8 сарын 15-наас өмнө бүртгүүлсэн хүмүүс маань хөнгөлтөнд хамрагдана. Нөгөөдөөгөр энэ анги сургалтанд байна нөгөө Еши оноо хамаардаггүй учраас эдийн засгийн нөхцөл байдлаараа ч юм уу те ямар нэгэн одоо нөхцөл байдлаараа богино хугацааны сургалт сонирхож байгаа хүмүүс яг нөгөө оргил үеийн байдаг учраас эсэлтийн бүртгэл болоод айгүй эрт ингээд хаагдчихдаг. Тийм болохоор аль болох 8 сарын 15-наас өмнө бүртгүүлээд одоо мэдээлэл аваад хөнгөлтөндөө хамрагдаад тэгээд суугаарай гэж ерөөдөө өгсөн. За баярлалаа. Үзэгчдээ тодруулах буланд маань Монголын хүний нөөц удирдлага шинжилгээний академийн брэнд менежер Мөнгөчөнгөө сургалт хариуцсан менежер Назлман нар өргөдөн оролцлоо. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.